Сайд Үзбекистан улсын ерөнхийлөгч Монгол улсад анх удаа төрийн дээд ажил хийж байна. 2024 онд Монгол улсын ерөнхийлөгч Үзбекистан улсад ажиллахад Үзбекистаны талын удаан ажилтны танхим манай Монголын талын бизнес эрхчлийг их сайхан хүлээж авч тухайн бизнес форумын үйл ажиллагаа бол ажил хэрэгч болсон маш их сайхан болсон. Дээр нь тухайн улсын үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй танилцсан байгаа. Энэ дэр текстилийн үйлдвэр, даавны үйлдвэр, хөнгөгийн үйлдвэр, дээр нь технопарк, IT парк гэдэг маш олон үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд танилцсан. Тэдэнд бол маш их туршлага байна. Монгол улс бол бэлчээрийн мад аж ахуйтай энэхүү мад аж ахуйгаас гарсан ноодор, арьс шир, сүү цагаан идэ энэ бүгдийг боловсруулж өөрсдөө хэрэгцээг хангахаас гадна дэлхийн зах зээлд гарах энэ томоохон үндэсний хөдөлгөөнүүд хэрэгжиж байгаа. Энэ үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ч гэсэн Үзбекистаны талд Монголын талаас мад аж ахуйн гаралтай бүтээтгүүнүүдийг авч боловсруулах дэлхийн зах зээл рүү гарах гэх мэт олон талын хамтын ажиллагааг хоёр талд ажил болгож байна. Үүний хүрээнд бид нар олон ажлыг хамтдаа хэрэгжүүлээ явж байна.